Чи одоо хэдүүлээ бол нэг үнэлгээд өнгөлт өгчөөл байгаад байна шүү дээ тий. Тэгээ ажил маань ингээл юу гэдгийг ингээл үргэлжлээд байна. Тэгэхээр хариуцлага одоо яг нэг энэ хүн одоо ийм хариуцлага алдсан учраас ийм хүмүүс дээр ийм одоо хариуцлагын асуудлыг ийм төвчөнд одоо авах ийм болцоо нөхцөл байна гэдгийг та нэг санал юм уу хариулт хэлээч. Тэгвэл дахиад нэг дүнлэгээд өнгөлт ийм гарлаа л гэл ингээл хариулт хэлээд байна шүү дээ тий. Тэр чинь сонссон мэдэж байна тий. За 6 номер микрофон өгье. За бид нөгөө яг энэ байнгын хорооны хурал дээр үнэлгээ хийсэн ажлаа тайлгнаж байгаа учраас би яг засгийн газрын одоо бодлого шийдвэрийн өмнөөс бас бүрэн дүрэн хариулт өгч чадахгүй байх шиг байна. За бид ямар хуулийн боломж байгаа вэ гэхээр төрийн албаны тухай хуульд заасан холбогдох одоо хариуцлага тооцох асуудлыг эрх бүхий албан тушаалтанд нь санал дүгнэлтэд танилцуулсан. За эрх бүхий албан тушаалтан маань буцаад биднэрт ямар хариуцлага тооцсон талаараа мэдээлэл буцаж ирүүлэх үүрэгтэй. Засгийн газрын хуралдаан дээр бол одоо сайд нар ажлаа эрчимжүүлэх талаар бас ярилцсан. Гэхдээ үүнийг засгийн газрын гишүүд танд илүү бодиттой хариулт өгөх гэж бодож байна.